Гэтэл төмөр зам тавьчих гэхээр тавьдгүй. Үгүй ээ. Өргөн төмөр зам тавина нөхдүүдээ. Оросын тал нь тэгээд байдаг. Хятад нь болохоор хаяа манайх аппа нарийн зам тавьгаа. Манай замыг тавиа гэдэг. Тийм. Тэгээ ер нь та нар Улаанбаатар хүртэл тавьчих. Нэгэнтээ өмнө гой ороод ирсэн юм чинь. Тэгээд баахан хятад мэрэгжилт ингээ нүгэд ороод ирнэ тийм ээ. Үндсэндээ өвөр Монголд бол 30-аад сая хятад хүн амьдарч шүү дээ. Яг цэвэр өвөр монголчууд 1-2 сая хүн амьдарч байгаа шүү дээ. Тэгвэл Монгол маань 3 сая хүнтэй 30 сая хятад нүгэд ороод ирвэл яах вэ? Саяхан наран хүү гүшүүн хятадыг аль болох Монголд орлоо оруулах хэрэгтэй ярьсан гэсэн юм. Аль наран хүү? Моорнгийн наран хүү гүшүүн. Үгүй яах вэ? Наран хүүг Монголын паспортыг хурааж аваад урагш нь явуулчих. Хөх хотод ч гэдэм хаан ч гэдэм. Наран хүүг Монголын паспортыг хурааж аваад урагш нь явуулчих. Хөх хотод ч гэдэм хаан ч гэдэм. Тэгээд наран хүүг нэг 5 юм уу 10 жилийн дараа очиж уулзсан. Яасан наран хүү? Чи сайхан байна уу? Гоё байна уу? Чи хүсэдсэн айгүй олон хятад хүний дунд амьдрий гэд тэг чамайг явуулчлаа. Одоо чи сайхан амьдарч байна. Чи хүсэдсэн айгүй олон хятад хүний дунд амьдрий гэд тэг чамайг явуулчлаа. Одоо чи сайхан амьдарч байна. Би тэгж бодохгүй байна. Маш олон өвөр монголчууд маш хэцүү нөхцөлд ажиллаж амьдарч явд юм билээ. Энэ хүний амьдралд бол хамгийн үнэтэй зүйл бол эрхчлөө. Ямар ч барааны зах дөнжин гаруй захаас илүү эрхчлөө үнэтэй байхгүй. Ямар ч барааны зах дөнжин гаруй захаас илүү эрхчлөө үнэтэй байхгүй. Эрхчлөө үнэтэй байхгүй. Тэгэхээр хөөрхий тэр наранхуу залуу тэр ухамсар тэр боловсрол суугааг байхгүй зал. Тэр ухамсар тэр боловсрол суугааг байхгүй зал. Зүгээр авах хөхөр ямиг төсөлж байгаа байхгүй да чаас. Зүгээр авах хөхөр ямиг төсөлж байгаа байхгүй да чаас. Асуудал нь энд дээр байна.